Манай барыг хангалттай түрээсдэх хүн олон заяа. Зээл гар. Зээл. Сайн байна уу? Миний тэр сайн муу хамаагүй. Чи тэр ангид авчирсан байлаа өөд үзүүлж харуулах юм байна уу? Гэхдээ би тэр нөгөө анкет гэдгийг сайн ойлгоогүй. Энэ байр түрээслэхэд анкет ямар хамаад юм бэ? Чи юу яриад байгаа? Гэхдээ энэ байр хуурцсан цагт. Гэхдээ энэ түрээслэгч нар олшсон цагт. Гэхдээ хамгийн хамаатай юм чи анкет واخгүй юу? Бид нар хинд ямар хүнд байраа түрээслэх вэ гэдэг чинь маш чухал. Ойлгож байна хөөе. Чи дөрөв нүдтэй хөөе. Гэхдээ адаглаа чиний диплом ямар сургууль төгссөн 3 үеийн намтар аав ээж чинь юу хийдэг байсан? Чи одоо хэдэн удаа салж нийлсэн гэд хэрэгтэй юмнууд байна шүү. Ойлгож байна уу? Авгаа минь. За ингээд тогтол зээл цаг үрээд их юм. Дараагийнх нь. За дүүнэр ингээд авчирсан юм уу? Авчирсан хаа. Энэ тэгээ төлбөрөө ч гэсэн авчирсан. Манай аав ээж хөдөөнөөс малаа зараад над руу мөнгө явуулна. Тэр болтол би найзаасаа зээлсэн байгаа. Таанда. Тий. Би бол ажил хийдэг орлоготой. Ага та барьцаа 2 жилээр нь аваад төлбөрөө 3 сараар навна гэсэн те ага. Тэгсэн штэ. Зөв ойлгосон биз штэ. Ер нь олон штэ. Ахын дүүнэр. Манай ийм одоо байр чиг ийм хямдхан түрээслэх байр олдохгүй шүү. Манай Монголд 2хан жилийн барьцаатай ойлгож байна уу? Зарим газрууд 5 10 жилээр нь авч штэ. За тэгээд юу яах вэ? Миний хувьд яг аль нь түрээслэх юм? Чи юм уу? Дахиад байр хийжүүл ахтнаас өөр байрнууд бас байгаа штэ түрээслэх. Үгүй хаа. Бид хоёр ч н оюутнууд штэ. Аюу тийм үү? Тий ага бид өөр мөнгө нийлүүлж байгаа дараагийн хүргэж байгаа байхгүй ага. Тий. Бид хоёр нэг л байр. Тий. Юугээл энэ байраа тойр түрээслэв дээ. Ахнаас оюутан байж үзсэн штэ. Та нар одоо яасан? Манай байранд ороод зодоон цохон хийгээл хүүхэн шуухан арх дарс гээл үнэ саагаал эхэлнэ штэ. Оюутан түрээслэх байх юм. Үгүй хаа. Би хөдөөнөөс ганцаараа л ирсэн. Үнэгээ орхицсон. Тий ага бид өөр арх дарсмаар суудгүй ерөөсөө ямар ч асуудал байхгүй ага. Оюут түрээслэх. Байна. Байр байгаа. Тэ одоо хөнгөө нөө ирээ үзчих тий. За нэг цагийн дараа. За. Оюутан гэхээр байр түрээсч болдгүй мүү? Өө, оюутан гэхээр байр түрээсч болдгүй мүү аа? Болдгүй. Энд чи миний гаргасан дүрэн гар. Өөстөр хаа. Уусаа оюутнуудад юу гэж байраа түрээсч дээ. Сайн байна уу? Сайн байна уу сайхан мэсгэн. Нөгөө түрээсийн Тийм. Юу түрээсийн байр байгаа шүү дээ. Чамд бол тий гой түрээсийн нөхцөл мөсөл уяатан байлгаж болно шүү дээ. Би яг нэг ганц би явахгүй чи ойлгоорой за зүгээр. Би яг нэг сардаа нэг ганц хоёр одоо хоноод очиод хоноод иж болно шүү дээ тий. Яг чи бас одоо нөгөө нэг түрээс мөрөөс тэр өрөөнд ороод хийчих болно шүү дээ тий. Хөл тэр өрөөр орох юм уу? ээж карт өгчөөж би дэлгүүр ороодох юм. Байж л ээж нь одоохон гарлаа. Түр хүлээж заа юм нөхөө. За. Чи ч одоо хөөгдмөгдтэй байсан юм уу? Балаагууч. Гэхдээ манай хүүхд айгүй томоотой хүний үн сайн ордیں۔ Янз бүрийн дуу чимээ гаргахгүй. Гэрээ мэрэгээ юу сайн уншсан юм уу? На гэрэн дээр чи бичсэн байгаа сте. Хөөгдтэй хүн болон тижээвэр амьтантай хүнд байраа түрээслэхгүй гэд. Одоо би тэгээд очоо чамдар очоо хонох гэхэр чи наа хөөгд мөгч хараад биш ханган дээр зураад байвал ер нь яах гараар зээл чамд байр түрээслэж. Гэхдээ хүүхдтэй хүн байхаараа байр түрээсэлж болтгүй юм уу? Тэгвэл болдог газар нь очоо түрээслэхгүй гарцаа зээл. Хөөгд түрээслэхгүй балаагүй. Тойрч нь тэгээд одоо ингэ залуу хосууд юм байна шүү дээ. Тий. За. Дагаар. Ахын байраа хосууд түрээслэх. Яагаад вэ хаа? Бид хоёр олон хүн амтан авчирч хил ам татлахгүй. Заахны үннийг л хэлээ. Тойр одоо энэ манай байрыг түрээсэлж залуу хосууд энэ тэнд унтаж хэвтээд завааруулаад байр бүр байхгүй болгоо ичвэл яах юм? Хойлоо өнөөдөр ахаад айл тонох юм. Хаа юу ял та тхөө. Бид хоёр тиймэрхүү юм хийхгүй гэж болно. Та гинт ирээд шалгаад исэн ч болно шүү тхөө. Орчил тахаа тхөө. За яг гадаас хүүтэн байгаа. Хоёроос залуу хосууд байна. Бис ойлгоё л та. Хоёр яхав байрныхаа барьцааг бүгдийг өгчих юм бол тэгээд яхав орол орохгүй дөө. Тэгэл тахаа 3 дээр нэмэх нэг штэ. Бид хоёр 6 сараар нөгцөн ч болно уу? Гайгүй хэдэн төгрөг хураацсан байгаа. Чи одоо гэрээгээ хараагүй юм уу? 2 жилийн барьцаатай. Тэгээ 3 сараар нь төлбөрөө аавна гэд би хэлсэн байгаа сте. Би юугээл чамд 6 сараар нь барьцаатай байраа өгчөөл тэгэл амьдрч яах уу? Чи одоо ямар даварцсан л өөр чинь бэ?
Чам хин тийм их мөнгө өгөөд түрээсэлж идэв. Гэхдээ монголоор дүүрэн та хоёр шиг заяа. Бүр яг та хоёр шиг гэр оронгоо түрээсийн байраар амьдрах гуйлгачд бай. За манай байрыг хангалттай түрээсдэх хүн олон заяа. Зай. Хагалж үгээрээ наадах л өөр ч юм ин. Юу юм бол өөр чинь. Тавцсан. Одоо яах вэ? Өнөөдөр хэнийг танах уу? Би бодлоо л дайраа. Сая хоёулагийн жил гарan хураасан мандал баримтлалд байгаа мөнгө шүү дээ. Тий. Хоёулаа тэрийг ахаад өсгөж хагаад тэгээд ирэх жилдээ өөрсдийн гэсэн гэр оронтой болъё тодгүй. Нэрээ тийштэй. Хоёулаа тэр болтол болдаахын тул жоохон байж. Өө тгийл таараа. Хоёулагийн энэ оны зорилго шүү дээ. Байр түрээслэх биш заяа. Өөрсдийн гэсэн байртай болохын төлөө хичээцгээе. Хоёуланд нь мандал баримтлалд туслана хараа. Харин жоохон бүсэж хангалах л бах. Хоёулаа тэгж байгаа сайн баримтлуулна шүү заяа. За, энэ хичээж шүү заяа. За. Хоёулаа хичээ. Сайн байна уу бурхны хүү минь? Абдул Жаббар Сергей Петрович Жаббар. За тэгээд төлбөр мөлбөр чинь тэгээ бэлэн байгаас нэ. Бэлэн байлгүй яах вэ бурхны хүү минь? Би энэ байранд бурхны тушаалаар бясалгал хийх гэж ирлээ. Манай багш юу ч идэлгүй, уулгүй, баалгүй, шээлгүй 50 жилийн турш бясалгал хийж гэгээрэлд хүрсэн гэгэнтэн хүн байдаг. Харин одоо би багшийн давж 60 жилийн турш бясалгал хийх гэж байгаа хүн байна. Абдул Жаббар Мухаммад Али. 60 жилээ. Би төлбөрөө 60 жилийн хугацаатай хийж болно үсттэй бурхны хүү минь. Болно шүү дээ. Болно гэдэг юм. Нагтэр хинтихгүй. Би энэ байранда ганцаархна бясалгалаа хийгээд сууж байна. Юу ч идэхгүй, уухгүй, баахгүй, шээхгүй, гарахгүй, орохгүй, ямар ч тог цахилгаан хэрэглэхгүй. Абдул Жаббар Мухаммад Али. Болж штэ хаа. Та яг миний хайдсан мөрөөдлийг төрөслөж байгаа байхгүй. Мэ хэлгүүр. Гэрээ. Гараг за гэрээ мэрэгэрч яах вэ? Та байранд одоо үлдэх юм уу?